За энэ дэвсгэр бол зүгээр нэг энгийн дэвсгэр биш ээ. Энэ дэвсгэр бол амгалан шатар гэдэг энэ шатрын хамгийн анхны шатны хөлөг тоглоомын нэг хувилбар байна. Энэ дэвсгэр дээр бол 6 буудлын 2 дүүс хоорондоо бие биенийг хөөх маягтайгаар барьж явахаар зориулагдсан тоглоом. За энэ тоглоомыг бол ер нь мөлхөө хүүхдээс ахуулаад тоглох бүрэн боломжтой. Аав ээжүүд маань бага насныхаа хүүхэдтэй энэ дэвсгэрээр чон туулаа муу туулах их мэтийн бие биенийг хөөж тоглодог дүрсүүдийг ашиглаж энэ тоглоомыг наадч болно. За хоёулаа үзээ нэг тоглоомыг нэг наадах юм. Тийх үү? За одоо чи Монгол шатрын бирсний дүрсийн нохоо. За бор нохоог чи тэр өнцгтэр байрлуулчих юм. За багш нь энд нэг алтан шаргал нохоо байрлуулж. За одоо чи тэр нохоогоор энэ нохоо хөө шүү зэ. За барь. Яаж ирэхээр тэгвэл одоо энэ буудлын руу явбал яах вэ? Шууд ингэж ийшээ харж байгаа учраас барьчих юм тийм үү? Тэгэхээр за ийшээ зүтгэнаа. Тэгвэл одоо яах вэ? Яаж хөөх вэ? Нэг араас нь яваад л байх юм бол эн чинь ингээд зүгтаагаад энэ шүү дээ. Яаж хөөх вэ? Тэгвэл одоо өөр чиний тэнд очноо. Энэ тоглоом бол ер нь мөлхөө байдлаар тоглодог. Амгалан шатар гэдэг нэртэй хөлөг тоглоом юм. Баймаа. Багш ийшээ зүгтаасаар болчихсон. За хараас хөгөөдлөх юм бол барина гэж байх уу? За байхгүй хаа тийм ээ. За би ийшээ зүгтаа. Одоо би тэгвэл энэ шиг зүгтаах юм бол баригдчих учраас ингээд л нэг. За яавал барьж болж юм? За одоо барих боломжтой харагдаж байна тийм үү? Хаана ч үл барьж байна? Тэгэхээр чин тийшээ зүгтгаа явуулчихсан шүү дээ. За тэгвэл амархан арга байна. Тэгэхээр чийшээ буцаа зүгтж шүү дээ. За тэгэхээр энэ дээр ирээ зогсчих юм бол ингээд зогсчих юм бол та хаан ч очсон барьж болж байна. Тэгэхээр ийшээ гарна. Ингэж ирээд барьчих. Тийшээ явах юм бол ингэж ирээд барьчих. Тийм байна. За ингэж тоглодог тоглоом байна. Энэ тоглоомыг бол аавууд, ээжүүд хүүхдүүдтэйгээ мөлхөж байгаа хүүхдүүдтэй ч гэсэн тоглоом сургачих юм бол их багаасаа энэ шатрын анхан шатны энэ мэдлэгийг хүүхдэд таниулж болохоор сайхан дэвсгэр хүүхдийн дэвсгэр тоглоом байна.